Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө энэ дугаараар эго гэж юу вэ тухай ярих хүсэлтэй байна. Зарим тохиолдолд эго гэж нэрлэдэг байдаг. Мөн эгоч гэдэг англиар бичгтээ EGO эго энэ тухай ярих хүсэлтэй байна. За тэгэхээр эго гэхээр хамгийн түрүүнд танд юу орж ирдэг вэ? Эгог хүмүүс янз янзаар тайлбарладаг. Ихэвчлэн бардам их зантай хүнийг төсөөлдөг. Би өнөөдөр энэ бичвэр дээр 6 янзын тайлбар оруулж байна. Эдгээр нь бие биенээсээ жижигхэн ялгаатай. Та уншаад өөрийнхөө тунгаан бодоод аль нь тань илүү санал нэгдэж байна вэ? Эсвэл таны бодлоор эго гэж юу болох тухай надтай сэтгэлдээ хуваалцах юм бол би маш их баярлах болно. Тэгэхээр сэтгэлдээ та миний блог постны доор оруулж болно. uka.com руу ороод мөн сошиал медианууд дээр бодлоо хуваалцах юм бол би маш их баярлах болно. Эгогүй хүн гэж огт байхгүй. Эго нь хүн бүрийн дотор оршдог. Эгог устгах боломжгүй. Биднийг хүн өгтөл эго хамт байх болно. За тэгэхээр тайлбар 1 юу гэж тайлбарлаж байна вэ гэвэл эго гэдэг нь хүн бүрийн дотор байдаг би гэх дотоод мэдрэмж, өөрийгөө тодорхойлдог ухамсар гэж тайлбарладаг. Эгонд бидний хийдэг сонголт, гаргадаг шийдвэр, үйлдэл бүрт оролцдог. Эго нь биднийг бусдаас ялгаруулж, өөрийн үзэл бодол, хүсэл зорилго, өөрийн үнэлэмжтэй болгож өгдөг. Тэгэхээр эго бол зүгээр нэг хийсвэр ойлголт биш, харин бидний өдөр тутмын шийдвэр гаргалт, бусадтай харилцах харилцаа, амьдралд баримталдаг зарчимд нөлөөлөхөөс гадна өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрөхөд ч нөлөөтэй хүчин зүйл гэж үздэг. Тиймээс эго бол хүн бүрийн дотор байдаг би. Өөрөөр хэлбэл хүний доторх биеийн дуу хоолой гэж тайлбарладаг. Энэ дуу хоолойг бид хэрхэн сонсож, яаж удирдах чадхаас шалтгаалаад амьдралын маань чанар тодорхойлогддог гэдэг. За тайлбар 2 дахь тайлбар нь юу вэ гэвэл хүмүүс эгог ихэвчлэн сөргөөр авч хэлэлцдэг. Үүндээ бол эго өөрөө дангаараа муу зүйл биш, харин төвлөрүүлэх, тодруулах хэрэгсэл гэж тайлбарладаг. Эго гэдэг нь таны мэдэрч туулж байгаа зүйлийг тодруулах үүрэгтэй. Та юу мэдэрч туулж байна, түүнийг чинь тодруулах хэрэгсэл гэж ойлгож болно. Жишээлбэл таны хараа муу байлаа гэж бодъё. Хараа муудах үед бид харааны шил зүүдэг. Харааны шил зүүсэн үед бид улам сайн хардаг. Жишээлбэл харааны шилээ зүүгээд ном уншвал номны бичиг улам сайн тодорч харагдана. Харааныхаа шилийг зүүгээд зураг харвал тухайн зургийг улам тод харагдуулна. Харааны шилний үүрэг тухайн харж байгаа зүйлийг тодруулах үүрэгтэй, өөр ямар ч үүрэг байхгүй тийм үү? Харааны шил биднийг удирдахгүй, харааны шил бидэнд юу хийхийг зааж өгөхгүй. Үүнтэй яг ижилхэн эгоны үүрэг юу вэ гэвэл хэрв та сүрэг байгаа бол эго түүнийг шин тодруулна. Эерэг бол улам эерэг болгож тодруулна. Өөр ямар ч үүрэг байхгүй. Эго таныг удирдахгүй, эго танд юу хийхийг заахгүй, таны өмнөөс шийдвэр гаргахгүй, яахчгүй. Зөвхөн та өөрийгөө удирдна, юу хийж хаашаа явхаа та өөрөө шийдэх болно, харин эго түүнийг чинь тодруулна. Тэгэхээр эго бол муу эсвэл сайн зүйл биш. Энэ бол зүгээр л тодруулах хэрэгсэл. Түүнийг хэрхэн ашиглах нь бидний ухамсар, сонголтоос хамаарна. Сөргөөр ашиглавал улам сөрөг болгоно, эерэг ашиглавал улам эерэг болгож тодруулна гэсэн үг. 2 дахь тайлбар. За 3 дахь тайлбар юу вэ гэвэл эго гэдэг нь бидний өөрийгөө танин мэдэх, хамгаалах дотоод механизм гэж үздэг. Яаж илэрдэг вэ гэвэл биднийг хэн нэгэн шүүмжлэхэд би өөрийгөө хамгаалах ёстой гэсэн мэдрэмж төрдөг. Энэ бол эгогийн үйлдэл. Хүн өөрийн хийсэн зүйлдээ бахархах, эсвэл өөрийгөө үн цэнтэй гэж мэдрэх нь эгогийн тусламжтайгаар бий болдог. Мөн өөрийгөө зөвтгөх, алдаагаа нуухыг хүсэх, эсвэл өөрийгөө бусдад илүү сайнаар харуулахыг хүсэх нь эгогийн хамгаалалтын нэг хэлбэр гэж болно. Сайн тал нь эго бидэнд өөрийн үн цэн, итгэл үнэмшлийг хамгаалахад хүч өгдөг. Өөрийгөө дутуу үнэлүүлэхгүй байхад тусалдаг. Амьдралд урагшлах, өөрийгөө хөгжүүлэх урам зориг болдог. Муу тал нь юу вэ гэвэл хэд давмгайлсан эго нь хүнтэй ойлголцохгүй байх, өөрийгөө зөв гэж зүтгэх, альва юмд наануу цаануу байж чадахгүй эрсдэлтэй. Заримдаа эго нь өөрийн сул талыг нууж, өөрийн үннийг харж чадахгүйд хүргэдэг. За 4 дахь тайлбар юу вэ? Эгог 4 дахь тайлбар юу вэ гэвэл эго бол
жинхэнэ зүйл биш, бодлын хийсвэр бүтээл гэдэг. Жишээлбэл би бол ийм хүн, би энэ газар харьяалагддаг, энэ бол минийх, би ийм юм хийдэг гэх мэтэр өөрийгөө тодорхойлсноор би болдог. Энэ бодол мэдрэмж нь өнгөрсөн туршлага, мэдлэг, дадал зуршлаас бүрэлддэг. Эго гэдэг бол та өөрийнхөө тухай төсөөлсөн санаанаас гарсан зүйл. Эго тусдаа бодит зүйл биш, зүгээр л тархинд байгаа дүр зураг. Эго би болон чи, бид болон тэд гэж хуваадаг. Энэ хуваагдал нь харьцуулалт, өрсөлдөөн, сэтгэлийн шаналлыг үүсгэдэг гэж үздэг. За тайлбар 5. 5 дахь тайлбар нь эго бол нийгмийн бүтээл, хүний айдас гэж үздэг. Эго биднийг нийгэмд амьдрахад тусалдаг. Өөрийн нэр хүнд дүр төрх, үүрэг хариуцлага гэх мэт. Тэгэд үүнийгээ жинхэнэ би байна гэж андуурдаг. Жишээлбэл нэр хүндээ алдвал өөрийгөө алдах гэж байна гэж андуурдаг байх жишээтэй. Үнэн хэрэг дээрээ таны нэр хүнд бол жинхэнэ та биш, нийгмийн юм. Тийм учраас эго айдас төрүүлдэг. Айдас төрүүлдэг учраас эго амьдралыг хянах гэж оролддог гэж бас тайлбарч болно. Эго үргэлж аюулгүй байдлыг сонгох дуртай, нэгэн доктортой байдалд байх дуртай, бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг үргэлж хүсдэг. Үүнээс болж эд зүйлээ, нэр хүндээ, хайртай хүнээ амьдралаа алдахаас айдаг. Эго гэдэг нь нэгсэндээ айдас гэж ойлгож болно. За 6 дахь тайлбар нь юу вэ гэвэл эго бол таны толгой дотор тасралтгүй ярьж байдаг дуу хоолой. Жишээлбэл би хангалттай сайн биш, надад хүндлэл үзүүлэхгүй байна, би илүү сайн хийх ёстой байсан ч гэдэг юм уу тийм ээ. Энэ дуу хоолой бол та биш. Зүгээр л ажиглагдаагүй бодлын урсгал гэж ойлгож болно. Хэрвээ та энэ бүх бодлыг анзааралгүй, ажиглахгүйгээр итгэсээр байх юм бол эго таныг удирдах эхэлдэг. Энэ таны өөрийн би болон хувирдаг. Нэгсэндээ би хангалттай сайн бишээ гэж түүнийг байн бодсороо байгаад байх юм бол би хангалттай сайн биш хүн. Нэгсэндээ хангалттай таны өөрийн би хангалттай сайн хүн биш болдог гэсэн үг. За тэгэхээр та эго тайлбарсан 6 тайлбарыг мэдэж авлаа. Тэгэхээр та энэ 6-гийн аль нь тань илүү санал нэгдэж байна вэ? Эсвэл танд өөрийн гэсэн тайлбар байна уу? Хэрвээ энэ тухайга надтай uka.com руу ороод энэхүү блог постын доор комент үлдээх бол би баярлах болно. Мөн сошиал медианууд дээр эсвэл над руу загталж бас бичиж болно. Тэгээд тэрэн дээр санал бодлоо хуваалцах юм бол би маш их баярлах болно. За тэгэхээр өдрөө сайхан өнгөрөөгөөрөө дараагийн дугаар хүртэл баяр таа.